Улсын хурлын дэд дарга Гаваагийн Батхүүг Монгол төрийн түшээ гэдгээр нь хүмүүс сайн мэддэг. Тэгвэл тэрээр хүмүүсийн аманд аялах дуртай олон сайхан дууны үгийг зохиосон гэдгийг тэр бүр анзаардаггүй. Тэрээр өөрийнхөө хурдан хүлэг болох Толин хул азарганд зориулж Толин хул хэмээх шүлэг бичсэнийг харан хамтлагийн дуучин хөгжмийн зохиолч Чулуунбат аялгау хийж тус хамтлагийн дуучин Лавсран дуулж амьлуулсан. Хүү дугаар үндэсний дуу бүжгийн Төмөн их чуулганын бүжигдэг эснээ улсын хурлын дэд даргад сонирхууллаа. Энэхүү бүжиг нь өнгөрсөн жил Сэвжтийн нэрмжит улсын уралдааны тэргүүн байрыг эзэлжээ. За энэ бүжиг маань одоо яг Толин хул гэдэг энэ дуун дээр манай улсын дуучин Төмийг чуулах юм. Бүжиг дэглэж бүжгийн багш мөнцөг багш маань өөрөө сайхан домог биелгээгээд бүжиг дэглэсэн. Энэ домог биелгээ бид нар энэ бүжгээрээ 4 сард өнгөрсөн 2011 оны 4 сард тулсан ардын жүжигчин төрийн сорилт Сэвжтийн нэрмжит гоцлол цөөхөл бүжиг дэглэжтийн улсын уралдаанд бүжиг дэглэжийн төрөлд тэргүүн баригдсан. Манай ийм сайхан шилдэг уран бүтээл маань байгаа. Энэ уран бүтээлийн хувьд бол ер нь бол яг энэ бүжийг анх одоо бид санаачилж хийхэд бол манай яг бас энэ дууны
хөгжмийн зохиосон харанхын Чулуунбатах маань бид нар санал тавьсан. Би одоо яг энэ аялалгууга та нарт юу та нарын аялалгууг яг дуугүйгээр гоё яг бие биелгэн тохируулаад зөвхөн аян дээр нь гоё бүжиг тэглээч, бүжиг хийгээч гэсэн тийм санал болгосны дагуу манай бүжигийн багш маань өөрөө юм сайхан бүжиг тэглээ. Тэгээ энэ бүжиг маань ер нь одоо маш их олонний хүртээл болоод үзэгч түмний хүртээл болоод бас жил одоо ингээд болох гэж байна. Тэгээ энэ хугацаанд бол ер нь үзэгчдээс маш их өндөр үнэлгээ авсан уран бүтээлчд одоо Толин хул гэдэг энэ өөрөө дуу маань бас манай Монголын ард түмэнд маш их төгсөн тий. Ихсэн Монголын ард түмэн бүгдээрээ мэднэ шүү дээ. Харах хамтлагын дуучин, төгсрөнгийн дууснаар мэднэ. Тэгээ яг хараахан яг бүжиг гэдэг бүжгийг нь бол үзэж амжааг байсан. Сүүлийн одоо ингээд жилийн хугацаанд нодингоос ер нь энэ бүжиг маань олонний хүртээл болоод маш их өндөр үнэлгээ авч байгаа ийм сайхан уран бүтээл байгаамаа. Энэ Толин хол дууны аян дээр би одоо бүжиг дэглэх, найруулах аргыг бол миний нөхөр Өнхөөр анх санааг нь өгсөн юм. Анх 2010 оны наадмын тоглолтод Толин холын аян дээр бүх театр суулгын бүсгсэд биелгээ хийх тийм захиалга хүлээж аваад 170-80-аад хүмүүсэд биелгээ хийгээд наадмын талбай дээр биелсэн байгаа. Тэгээд дараа нь энэ Түмэх суулгын бүсгсэдтэй буюу 10 хүнд энэ Толин холын аян дээр домог биелгээ гэдэг бүсгийг дэглэн найруулад Сэвсэдгуун нэрэмжит бүжиг дэглээчдийн улсын уралдаанд 3 дугаар уралдаанд оролцоод манайх тэргүүн байр авсан. Би өөрөө дэглээсээр тэргүүн байр авсан байгаа. Одоо энэ мөн дараа нь Алтан цэцгийн нэрэмжит бүжиг дэглээчдийн улсын уралдаанд мөн тэргүүн байр авсан. Одоо энэ 2012 оны 2 сарын 1-ээс 5-ны хооронд болох гэж байгаа. Оросын холбооны улсын ерөнхийлөгчийн ивэлд ор явагдах, мөн ЮНЕСКО-гоос зохион байгуулагдах олон улсын Евразийн бүжиг дэглээс нарын 52 дэглээс нарын олон улсын уралдаанд би явах гэж байгаа. Энэ домог биелгээгээрээ энэ домог биелгээний анх дэглэн найруулахад би их судалгаа хийсэн байгаа юм. Энд юу авах вэ гэхээр хадны зураглал дах бүжиг дүрслэгээ, хадны зураглал Монгол нутагт, Монгол оронд ингээд их олон хадны зураглалууд энэ тэнд их олон байдаг. Би үүгээр нөгөө өөрийнхөө уран бүтээлийн диплом ажлыг хийжсэн болохоор эндээсээ ингээд одоо хадны зураглалаас санаагаа авч, сэдвээ авч тийм ээ их олон тухайд бүр одоо хүннүү гүрний үеийн Монгол биелгээ ямар байсан болоо, өнөөгийн бидний хийдэг уламжлалт бие биелгээний их үүсвэр нь ямар байсан болоо гэж бодон судалгаа хийж нэлээд явж энэ хөдөлгөөнүүдийг мөргөлийг энэ хувцс сонрыг бол гаргаж авсан.